Буэнос Айресын харанхуй гудамжинд үхсэн үхрийн цус хямдхан улаан дарс хоёр холилдон үнэртэж агаар нь яг л хэн нэгэн таны хоолойг боож байгаа мэт хүнд оргино. Аргентинчууд бол мөнгөний төлөө чөтгөртэй ч гэрээ хийхээс буцахгүй хүмүүс. Та тентхийн айлд ороод цүнхээ шалан дээр тавьбал гэрийн эзэгтэй таныг шууд хөөж гаргана. Шал бол ядуурл, шал бол хоосон ходоод. Зүнхээ газарт тавих мөчөөс эхлэн таны халаасан дах сүүлчийн песоч салхинд хийсч одно гэж тэд яг л шашин шиг итгэдэг. Энэ бол зүгээр нэг мухар сүсэг биш. Энэ бол тэдний цуснд шингэсэн мөнгөний энергитэй харьцах зэрлэг дүрм. Тэдний хамгийн аимшигтай нууц бол санла муурте буюу ариун үхэл. Энэ бол католик сүмээс гадуурх шоронгийн хоригдлууд болон хар тамхины наймаачдын шүтэн. Хүмүүс өөрийнхөө бяцхан ясан хүүхэлдэйг бүтээж түүнийгээ арьсан доороо оёж суулгадаг. Яах гэж үү? Ууны сумнаас бултахын тулд бас дайснаа мөнгөгүй болгож дампууруулахын тулд. Хэрвээ та Аргентины зах дээр ямар нэг зүйл худалдаж авбал худалдагч мөнгийг таны гар дээр хизээч тавихгүй. Тэд мөнгөнд хүрэхээс өмнө лангуун дээр тавьж дараа нь авах болно. Гарнаас гарт дамжих мөнгө бол хараал дамжуулах хамгийн дөд зам. Шүн дунд болж сар гарах үед тэд галчдаг илгэх улаан тугтай шүтээнийхээ өмнө очиж хамгийн үнэтэй сигарет, вискигээ өргөдөг. Хэрвээ чи түүнд амлалтаа өгөөд биелүүлэхгүй бол чиний халаас цоорч, чиний бизнес юуж үгүй шатаж дуусна гэдгийг тэд мэднэ. Энэ улсад инфляц гэдэг бол эдийн засгийн асуудал биш, харин ер бусын хүчнүүдийн хийж буй тоглоом мэт санагдана. Хүмүүс шин сар гарах бүрт мөнгөө сар руу харуулж, амандаа тарин уншин, халаасандаа нэг ширхэг давс хийж явдаг. Яагаад гэвэл тэдний хувьд мөнгө бол амьдрал биш, харин хизээч алга болж мэдэх тогтворгүй сүнс. Тэр сүнсийг аргадахын тулд тэд хүүхдийнхээ өлгий доор хүртэл мөнгөн зоос нууж ямар нэгэн муу зүйл тохиолдохоос үхтлээ айж амьдардаг.